За өнөөдөр энд хуран цугласан та бүгдийнхэн амар мэндийг эрхий алдамд миний энэ ярих сэдвийг сонирхон санаа тавьж ирсэнд бас талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр та бүгдийг энэ зааланд урьсны нэгэн гол учир бол мөн ирэх дахиад жилийн яг аман дээр бас энэ нэмийг ярих хэрэг гарсны учир бол нэгэн зүйлийг та бүхэндээ маш нягтлан учирлая гэж бодлоо. Ямар зүйлийг учирлах гэж ингэж та бүгдийг урьсан бэ гэвэл өнөөдөр хүн төрлөختөн бидний амьдарч буй энэ их дэлхий хүний нийгэм ялангуяа монголчууд бидний хувьд нэн анхааралтай хянамгай хүл тавихгүй болохгүй ийм нэгэн цаг үетэй холбогдуулан өвөг дээцээс гэрээслэн үлдээсэн нэгэн бошхыг задлах гэсэн юм аа. За өнөөдөр бидний амьдарч буй зөвхөн байгаль судлаач нарын судалгаан дүгнэлтэн дээрээс үзэхэд бидний их дэлхийд байж байгаа 30 сая орчим ургамал амьтны зүйлээс өнөөдөр өдөр тутам 100 зүйлийн амьтан ургамал мөхөн сүрч байна. Хоёрдугаарт манай эмч нарын судалгаа энэ дээрээс харахад хүртэл дархал хомсдолын хам шинжээс ахуулаад дахианы өвчнөөс ахуулаад олон зүйлийн өвчнүүд, хор тавдар араакууд газар авч урд байгаагүй үлэмжих хүнд хөнөөл тарсан эмчлэх аргагүй шин зүйлийн өвчнүүд олширч эхэлж байна. Энэ бүгд бол хүн төрлөختөнд бүгд төгшүүл төрүүлсэн л алхмууд. Нийгэм судлаач нарын дүгнэлтээс харахад хүмүүс өөрийн дотоод сэтгэлээ хянан барих ийм урдны үнэтэй сургаал зүлэмжүүдийг хайснаас болж хүн төрлөختөн өөрийн хүссэн дурлсан зүйлийнхаа төлөө бүхнийг золиослон тэмүүлэх энэ үйл ажиллагаанаас болоод хүн төрлөختөн бүхэлдээ хямарч бие биенээ хайрлах аливаа нэгэн зүйлийг учирлан ололцох ийм арга зам нь мухардж эхэллээ. Олон оронд өдөр тутам амиа хорлох явдал газар авч байна. За мөн эдийн засгийн судлаач нараас ийм дүгнэлтэн дээрээс харахад бол хүн төрлөختний байгалийн бидний ашиглаж байдаг энэ нөөцүүд асар хэмжээгээр хомсдож энэ чигээрээ байх юм бол наад зах нь хүнсний аюулгүй байдал дээр том асуудал өнөөдөр ургаж байна. Хүн төрлөختөн газар дэлхий дээр амьдарч байхдаа мах хийгээд газар тариаландаа шүтэж амьдардаг. Далайд бол загас хийгээд далайн ургамал дээр шүтэж амьдардаг. Энэ хүний буруу үйл ажиллагаанаас болоод байгалийн янз бүрийн бохирдол энэ бүх гамшигаас болж хүмүүсийн ирээдүйд бидний амь зогоох хүнсний асуудал хүртэл ноцтой байдал хүрч байна. За ингээд улс төр судлаачдын дүгнэлтээс харахад өнөөдөр бидний амьдарч буй энэ дэлхий хоёр их зааг дээр хуваагдлаа. Энийг та бүхэн мэдэж байгаа. Өдөр тутам цаг тутам дайны байдал улам бүр газар авах шинжтэй болж байна. Монголчууд бид нар 60 гаруй жил уламжлаасаа салаад шал өөр үзэл бодлоор хүмүүжиж өөр зүйлийг шүтэн биширч өнөөдөр ирсэн хэрнээ. Энэ бүгд маань ямар ч утга учиргүй болоод шинэ бид нар арчил гэдэг уур амьсгалтай золгосон боловч энэ нийгэмдээ бид яаж хөл тавихаа өнөөдөр олж чадахгүй самуурж байгааг өнөөдрийн жагсаал цуглаан хүртэл батлан харуулж байна. Ингээ монголчуудын шилжилтийн ийм их хариуцлагатай үед бид өнөөдөр ямар алхам хийснээс Монголд түмэн бидний ирээдүйн шалтгааллах учраас монголчууд бид нар яаж хэрхэн сонголт хийснээс бидний ирээдүй хамаарах учраас өнөөдөр би та бүгдийг энэ цуглуулсан юм аа. За ингээд миний ярих гол сэдэв бол цөөн цаг түүнийг гэтлэх өвгдийн гэрээсэл гэдэг олон зуун мянган жилийг өртөөлөн дамжид монголчууд бидэнд өвлөгдөн ирсэн энэ нэгэн судрын тухайл хүүрнэх гэсэн юм. За хаанаас ирсэн бошиг вэ? Юу зөгнсөн юм бэ? Зөгнөлийн тухай олон янзын зүйлсийг бид өнөөдөр сонирхон судалж ирсэн. Нострадамусаас ахуулаад
Тэгэхэд зөвхөн монголчууд бидэнд зориулан гэрээсэлж үлдээсэн ийм зүгнэл байдаг юм уу? Хэн энийг айлтчваа? Тэгэхээр энэ зүгнэлийг задлахын өмнө энэ бол бидний уламжлалт Бурхны шашнаас уламжлагдан ирсэн ийм бошиг байгаамаа. Тэгэхээр Бурхан багш өөрөө ганжуур буюу зарилгын номлолдоон анх энэ ирээдүйн улсуудад зориулж санамж сэрэмжлүүлэг болгон энэ бошгийг айлтсан анх. За түүнээс хойш буй үеийн олон мэрэгдүүд 8 дугаар зуунд Лом Бадамжуна багш, мөн Мажиглудмаа, бүр найшлаад манай 5 дугаар богд, бүр найшлах юм бол халах богд бидний 8 дугаар богдын хүртэл үндэнгүүд бидэнд гэрээслэн ирсэн байна. Тэгэхээр Бурхан гэж хин юм бэ? Монголчууд 2000 гаруй жилийн турш энэ хүний сургаалыг хүлээн авч хүндлэн өдий хүрсний учир нь юунд байна? Сэтгэлийн гин болгоныг дарж эрдмийн зүйл болгоныг огоот бүрдсэн олсон ийм нэгэн сэтгэл бол тэр Бурхан мөн. Тийм боломж хүмүүс бидний төрлөختөн бүгдийн сэтгэлийн үндсэнд байдаг. Ганцхан энэ Бурхан болох өөрийн төгс амгаланд, ховршгүй амгаланд хүрч чадах энэ сэтгэлийн мөн чанарыг бид өөрсдийн муу авир, сэтгэлийн муу гэмтэй сүүн дээр ус хийсэн юм шиг холилдуулан булангартуулснаас болж ялган салгаж чадалгүй өнөөдөр хүртэл бид төөрч удилсаар ирсэн. Жаргахын тухайд тэмүүлгэнд амьтан болгоны ёс, зовхыг хүсдэггүй амьтан болгоны бас жам. Бид жаргал түрийгээд хийсэн болгон маань зовлон бол хувирдаг, эцсийн эцэст мухардалд орж эргэн төөрсөөр байгаад өнөөдөр хүртэл зовлонгоос нь салж чадаагүй ингэ сууж л байдаг. Тэгэхээр энэ зовлонг айлдан болгоогоод амьтны тусын тухайтад өөрийн энэ биеэрийн үлгэр дуурайр болж хүн яаж өөрийгөө ховсхон өөрчилж орчлон ертөнцийн зовлон болоод түүнээс гитлэн гарч чаддгийг энэ биеэрийн үзүүлсэн энэ хүний бид Бурхан гэж хүндлэн дэдэлдэг. Өнөөдөр бидний хүндлэн дэдэлж байгаа энэ Бурхан бол одоогоос 3000 жилийн өмнө энтхийн орон төрсэн шагжаан чадагч Бурхан багш маань мөн. Энээс хойш олон бурхтууд заларсан. Энэ хүн юу номлосон юм бэ? Хоёрдугаарт. Энэ хүн юу номлосон юм? Бурханы сургаал гэвэл юу юм бэ? Хамгийн товчхоноор ойлгоё гэвэл. Тэгэхээр Бурхан багш бол ерөөсөө бидний зовлонгийн үндэс болсон энэ зүйлийг олж энэ бол ерөөсөө бидний муу сэтгэл юм. Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэл буруутснаас бид өөрсдөө ингэж зовлонд баригдаж байдаг. Энэ 84 мянган муу сэтгэлийг нэг бүрчлэн толдон болгоогоод гмийн эсрэг эрдэн байдаг хорвоогийн зам бий. Хорвоо өөрөө хоёр талтай. Энэ гмийг нь эрдэмд нь урвуулах энэ 84 мянган муу сэтгэлийг л 84 мянган номын цогц эрдэмд нь урвуулах энэ аргыг зааж өгсөн. Номлосон ном нь ердөөсөө энэ номлосон ном нь хувь ганцхан хүнийг, хувь ганцхан бодгалыг төгс гэгээрэлд хүргэж Бурхан болох гэж зовлонгоос нь мөнхөс салгах энэ аргал юм ерөөсөө. Тэгээ яагаад бид нар шашин болоод ийм олон хүн одоо нэг насандаа судалж барахын аргагүй ийм олон төрөл зүйлтэй болчихвоо. Ингээ хүмүүс Бурханы сургаалыг янз бүрээр тайлбарлаад улс орон болгон өөр янзаар хөгжүүлээд ямар ч өөр хэлбэрт орсон Бурханы сургаалын үзэл бол ерөөсөө л нэг. Яагаад олон янзын аястай болсон гэвэл энэ бол Бурханы хайр юм. Төрлөختөн бүгдийг хоцроолгүй аврах гэж хүн болгоны ухаан өөр, авьяас өөр, үйл өөр учраас тэр болгонд нь таацуулан туслах гэж сургаал номлолоо янз бүрээр л хувиргасан байгаа. Бидэнд тохируулж. Тэрнээс биш Бурханы сургаал өөрчлөгдсөн байхгүй. Дөрвөлжин бурмыг хаанаас нь ч долоосон амттай байдаг. Бурханы сургаалыг хаанаас нь барьж авсан ерөөсөө чанар нь нэг.
Иймээс өөртөө тохирсон авралтай үнэн гэж байгаа тэр зам мөрийг л бид сонголт хийх нь энэ биднийс хамаарж байгаа асуудал байна. За ингээд энэ монголчуудад ямар уламжлал нь өвлөгдөн үлдвэ? Ер нь монголчууд бидний үндсэн өвөх соёл, монгол хүний хэв шинж болсон бидний дархлаа болон үлдсэн түмэнд өөрсдөө таниулах, түүгээрээ олон түмэнд төрлөختөн олон туслах, өвөг дээдсийн сонгосон үзэл бодол энэ бурхны шашин мөртлөө энэ олон үзэл бодол дундаас аль нь юм бэ? Бошхын өмнө би энийг тодруулъя гэж та бүхэнд товчхон хэлье гэж бодож байгаа. Тэгэхээр бурхны шашин бол их хөлгөн бага хөлгөн гэж үндсэндээ хоёр их хөлгөнд хуваагддаг. Бага хөлгөн бол өөрийгөө нэгдүгээрт шаварт унсан хоёр амьтан бие бинийгээ гарах гээд байх юм бол хоёулаа живээд өгчих юм. Тиймээс би эхлээд гарчия. Тэгэд гарсан хойноо амьтан туслая гэж. Нэгдүгээр өөрийгөө чухалчлан аргадын үрийг олох нь бидний хамгийн түүлийн зорилго гэж сонголт хийж явж байгаа хөлгөн юм. Их хөлгөн бол арай өөрөө. Энэ хөлгөн маань бол амьтан болгоныг тусын тухайтад би бурхан болно. Миний үйлдсэн үйл, алхсан алхам болгон, үдсэн уншсан ном болгон амьтны тусын тул гэж. Энэ сэтгэлийг огоот барьж хийж байгаа үйл болгоно амьтны тусын тухайтад хувирган алхам ахиж байгаа нь бол их хөлгөний ёс. Үзэл бол хоёулаа адилхан, явдал бол жаахан өөр. Тэгэхээр ялангуяа бидний үг дээдэс хүн төрлөختнийг дохинуулж, олон үзэл бодлыг уралдуулан үзэж, тэрэн дундаас хамгийн авралтай дээд гэж сонголт хийсэн нь бол их хөлгөний тэрэн дундаа судар тарин хослон барилдсан очир хөлгөний ийм уламжлалыг биднэрт өвлөн үлдээсэн. Энэ очир хөлгөний уламжлал бол хүн нэгэн насандаа бурхан болж болох ийм гүн гүнзгий ном. Өнөө маргаашийн зовлон битгий хэл, дараа төрөл дамжаад сайжрыг гэдэг бүү хэл. Зөвхөн өөрийн энэ биендийг шүтээд энэ биеийг ховсхон өөрчилж төгс гэгээрэлд хүрч бурхан болж болох ийм гүн гүнзгий үдсийг л бидний өгдөөс өвлөн авч өнөөдөр хүртэл авчирсан. Тэгэхээр энэ их хөлгөний шашин ялангуяа очир тарины хөлгөн бол ямар нэгэн хилэнцний хүртэл хүчээр бурхан болгох ийм их гайхамшигтай олон үцгийг дотор агуулсан ийм номол байдгийг. За ингээд ийм номлоор дамжигдсан бошиг гэдэг бол ямар бошиг байхыг та бүхэн төсөөлөөрөө. Би энэ бошигд орохын өмнө та бүхэнд ямар ч байсан итгэл найдвар төрүүлэхийн тухайтад энийг хэлж байгаа. За ингээд энэ сайхан уламжлалыг бид нар бол 1921 оноос хойш айжм үгүйсгэн 1937 онд өг дээдсийнхэн бүтээсэн бүх их өв соёлыг үндсэнд нь орхисон ард түмэн болны хойч нь бид нар бол сууж байгаамаа. Тэгэхээр энэ бүгдийг үндсэнд нь орхиод өөр үзэл бодолд сонголт хийгээд өнөөдөртөө бид золгоцсон байна. Ингээд өнөөдрийн энэ дэлхийн байдал Монгол түмний маань хамгийн их чухал сонголт хийх энэ их эрен үед та бүхэндээ энэ үндсэн энэ гурван бошиг дээр тулгуурлаад өнөөдөр бид ямар замаар заманч юунд сонголт хийвэл зохистой вэ гэдгийг ойлгуулахын үүднээс энэ өвгөдийн их гэрээсэл дээр тулгуурлан хит хитэн зүйлийг онцлон анхаарч ярих гэж бодож байна. За ингээд ямар ч байсан бошхийг би 3 хуваана дотор нь өнгөрсөн зүйл нь хэр үнэн байна. Одоо энэ зүгэнсэн зүгнлөөс өнөөдөр ямар бошгууд нь биелээ болоод байж байна. Ирээдүйд юу нь үлдчихв? Тэр нь биелэх магадлал байна уу байхгүй юу? Энэ гурав дээр яриад түүний дараа
хамгийн гайхамшигтай нь бидний үг дээдэс их инэрэнгүү болохоор зэрэг ийм аюул ирнэ. Энэ аюулыг урьдчилан сэргийлээд гарахгүй байгаараа гэж сануулга өгөөд гарахгүй байх бүх аргыг зааж өгөөд. За ингээд яах аргагүй та бүхэн алдаанаасаа болоод ийм цаг үетэй тулах юм бол аврагдах бас ийм зам байна гэдгийг бас дарцсан зааж өгснөөрөө бусад бүх зүнч нараас илүү их ялгамжтай гэдэг нь үүнээс харагдж байгаа. Ингээд та бүгдэд би сүрж ирсэн энэ аюулаас гарах бас гарцыг нь товчхон бас өнөөдөр ярьж өгье гэж бодож байна. За ингээд холын лүндэнгээс яах вэ? Ойрхоноос нь ярий. Манай халах Монголын 8 дугаар богд Жавзан дом худагт маань 1924 онд таалал барьсан. 24 онд. Энэ хүний Монгол түмэндээ гэрээслэн үлдээсэн ганц 2 хон мөр өгүүлбэр дотор ингэж өгүүлсэн байдаг юм. Халах Монгол оронд төмөр хулгана жилээс усан бичин жилийг хүртэл гэж. Энэ бол 1900 оноос 1992 он. Яг бидний ихэнх нь туулж өнгөрсөн энэ цаг үе шүү дээ. Хүн болгоны мэддэг цаг үе. Халах Монголын хой зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүртэй саана я хэмээх нэртэй гэж байгаа нэрийн ихний үсгүүд хүмүүс ирж Монголын дотоод цогт эрднийг булааж явнаа гэж. Хой зүг хэн блэ? Шар нүртэй хүмүүсийг бид нар онцлоход амархан байна тийм ээ. За энэ үед лам хүн хар хүний боол болно. Лам хүн цэрэгт мордно. Ядуу гуйланч түшмэл болно. Ноёдууд нохоо мэт болно. Худагт гэгээнүүд хар хүний боол болж хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хід цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин, төр төдийхөн, шашин төдийхөн нэрийн төдий болно гэж. Наймдугаар богдын энэ лүндэнд айлцсан зүйл яг үнэн тийм ээ. Монголчууд бид нар цогт эрдэнэ булаалгаагүй юу? Энэ цаг үеийн дунд бид овг удмаасаа салсан. Монголын бүх язгууртнууд мөхсөн. Монголын нэртэй цуутай, гайхамшигтай эрдэмтэн лам хувргууд толгоо дараалан хядагдсан. Үлдсэн залуу улсууд нь цэрэгт эсвэл албан ёсоор үйлдвэрт явцгаас. За ингээд монголчуудын шүтэн дээдэлж ирсэн үнний дээд сургаалыг амьтныг мунхруулж хар тамхи хэмээн зарлж бүрэн мөсөн зогсоосон. Үүнтэй хамт монголчуудын өвлөн үлдсэн 10 их ухаан, эмнэлэг, зурхай, яруу найраг гих мэтлэнгээр бүгдээрээ хамт байхгүй болсон. Ингээд олон үеийн турш уламжлан ирсэн сүм хийд, ном судар, бурхан дахил хамгийн гайхамшиг гэдэг бүх зүйлүүдээ бид үнсэн тураг болгож хүний нутг руу ачуулсан. Ингээд ярих юм бол олон юм хэлж болно. Энэ бүгдийн хор уршигаас өнөөдөр хүртэл бид нар салж чадаагүй суун. Энэ үеийн хэлмэгдүүлэлтээр зөвхөн монголчуудын үгсийн сан гэхэд 3.1% л үлдсэн өнөөдөр. Шашин гэдэг нэрийн дор дээдийн гүн ухааны бүх үгсийн сан байхгүй болсон. Мөн бас мэрэгжлийн холбогдлолтой нэрсийн томьёо бүгд байхгүй болсон. Анагаах ухаан, зурхай, урлах ухаан, яруу нариг, бүжиг дуурайл гэх тийм ээ тоолоод ах юм бол энэ бүгдэд хэрэглэдэг үгсийн сан өнөөдөр хэн ч ашиглахгүй байна. Ингээд эгэл ярианы үгсийн сантайгаа хоцорсон. Ухаан, оюун ухаан гэдэг үгээр ухааны бүх төвшинг ярих гэдэг юм өнөөдөр. Зөвхөн миний би гэдэг энэ үгийг 32 янзаар хэлдэг байсан
уламжлал 3хан болж үлдсэн. Тэгэхээр би 3-1 гэж ярьж байгаа нь бол үндэ бол арай гайгүй утгаар нь ингэж хэлж байгаа юм. Тооцох юм бол их хувь нь байхгүй байгаа. Миний бие гэдэг таны лагшин гэдэг энэ муу зовлог гэдэг тийм ээ. Өөрөөр бид биеийг илэрхийлж чаддаггүй. Хүний бие ухаан оюун санааны хөгжлийг дагаад хүний бие хэрхэн хувьсна тэр болгонд нь таарсан бүх нэрс өнөөдөр байхгүй. Та бүхэн шүтэн бие гэвэл хэр ойлгох вэ да? Элбийн бие, номын бие, төгс чаргалангийн бие, хувилгаан бие, солонгон бие. Бүр игэл бие гэвэл бас ойлгох уу бас. Дотоод бие, нарийн бие, машид нарийн бие гэх мэтлэнгээр ингээ яриад ивэл тий. Тэгэхээр бид нар цогт эрдэнэ булаалгасан ард түмэн. Булаалгахдаа ирээдүйд бид нар хамгийн их найдвартай оршин тогтнож чадах дор хаяж наацах нь тусгаар тогтнолын баталгаа болсон амин сүлгэн болсон зүйлсээ бид алдсан юм. Харин энэ хэдэн өвгчүүдийн буйнаар бид утсын чинээ динжигсэн ийм үед нь бид нар харин өнөөдөртөө золгосон байна. Үндэсний соёл уламжлалаа алдсан ард түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг гэж. Тэр тусмаа бүр түүхийн хөрснөөс арчигддаг. Тусгаар тогтнолын эцсийн баталгаа бол үндэсний соёл шашинд байдаг. За ингээд богд цааш нь айлдахдаа 20 жилд 1931 онд юм да энэ 20 жил нь хийд сүмийн ховргууд бүгдээрээ айн зүхтааж 20 бичин жилийн завсар их хаан буурч хой зүгээс тэрсүүдийн эсэргүүнаар халах орныг хямруулан үлднэ. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан голуурсан гэж. Амьтанг цэтгэр эзлэх, сүм хийдийг тагтаа эзлэх, Бурхны сүмийг тэмцлийн хороо болгож зандалчин хэрнэ. Аяг дахимлаг дэргий авч, харц бээр хан орыг барина, хам бээр харц улам буурах. Яг энэ 1931 онд ихэнх сүм хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хөрөн хураалтаар хахин хөвчөж ихэнх сүм хийдүүд эзгүүрж байсан үе мөө энэ бол яа харахгүй мөн. Ингээд улам бүр гараад олон зуун мянгаар нь улаан цан буудан алах хэлмэгдүүлэх энэ цаг үедээ бид уулзсан шүү дээ. Мөн хятад орны чамдад буй Япон хэмээх нэгэн хүчрхэг гүрэн хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр 20 жилийн намрын эхэн сарын 10 ба 15 мөн сүүл сарын 22 ба 25-нд монголчууд хавчлагаар хямран байлдах болно гэж. Энэ бол бас яхарахгүй үнэн бошиг. Мөн бас 1931 онд угаасаа төмөр 20 жил таарж байгаа. Энэ үед Япончууд манжууд хөл тавьсан он мөн. За ингээд энэ олон өнгөрсөн бошигыг айлдвал өнөөдрийн цаг богино. Та бүхэнд хэлэх гэсэн зүйл маань их санаа их гүн байгаа. Ингээд товчлоод мажигл удмаа хэмээн төвдөд гарсан нэгэн их жоч эмэгтэй хэрхэн энэ цаг үеийг оновчтой хийснийг би та бүхэнд дуулгая. Тэрч дайсан садан солигдох гэсэн энэ цаг үед бид дайснаа нөхөр хэмээн мөнч олон жил явлаа да. Сайн муу солигдох. Үнэхээр солигдсон тийм ээ. Сайн үг нь муу үг болоод, муу үг нь сайн үгч болоод ингээд буйн нүгэл солигдох гэсэн бас. Буйн нүгэл солигдсон. Буйны имийг хамгийн их нүгэлтэй гэж тооцсон баха. Тий. Ноён албат дүшмэл зарц солигдох. Ажил явдал зам журам бүгд солигдох. Үйлдвэр үйлдэх бүгд солигдох. Ярих үг чихний гол сонсголон бүгдээрээ солигдно. Чимэг хэрэгцэл, хувцас, идэ бүгд солигдно. Эд хурааж нөөцлөх бүгдээрээ солигдно. Нүгэлт баатарлаг зандалчин махтан хүндэлж үлдэх болно гэсэн энэ цаг үед. Үнэхээр нүгэлтэн зандалчин бид нар өргөмжлөн махцаар ирсэн. За ингээд энэ цаг үеийг
Би яагаад ингэж их нарийн таарч байна гэдгийг та бүхэнд бас хэлье. Бурхан багш одоогоос 3000 жилийн өмнө төрсөн гэж одоо уг нь манайхан 2500 хэдэн жил л дээ. Өнөөдөр хүн төрлөختний тогтоосноор гэхдээ манай зарим ламдар энтэй нийлдэггүй. Зарим нь 3000-аас нааш гэж ярьдаг. Ингээд 60 жил өнгөрөхөөр хүний нэг нас хорогдно. Бурхан багш хүний 100 насны үед ирсэн юм. Ингээд 60 жилээр нэг нас хорогцсоор байгаад хэрвээ хүний 60 насны үед энэ муу цүүн цаг эхлэх ийм бошго байгаа юм л да. Энэ бол Монголын их хаан тогоон төмөр Бээжингээс хөөгдснөөс хойш 260-ны дараа энэ цүүн цаг эхэлдэг уг нь бол. Энэ бол 1532 оноос эхэлж байгаа. За ингээд 2132 он. 2132 он. Энд бол хүн 50 насны үедээ хүрэх юм. 50-аас 60 насны хоорондох цүүн цаг ямар байх талаар номлолыг би танарт ярьж байгаа юм. Энэ хоорондох үеийг. Тэгэхээр зэрэг энэ цүүн цагийн 23 төрлийн бошго монголчуудад үлдсэн байдгийн шүү. 23 зүйлийн бошго. Тус 23 зүйлийн ном гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тий. За өнөөдөр одоо яг бидний амьдарч байгаа энэ үед таарахаар бошгууд хэр их нийлж байгаа би та бүхэнд жишээ татж өгье л доо. За энэ Ловон Бодомж Унаа багшийн номлолд хэлж байгаа. Хий цүмийн эд таваарт хомголзон үйлдэж 3 шүтээний хулгайлж үнэлж худалднаа гэж. Өнөөдөр Монголын хүрээ сүм хийдэд ороогүй хулгай гэж алга. Мөн бас буулгаж тарааж байхдаа бас харь нутгийнхан руу зөөж бүгдээрээ хулгайж авч явсан байгаа. Эхнэрүүд нял хүрээн алах цаг гэж энэ үед. Өнөөдөр хевлийд хүрээн хөнөөгөөгүй эмэгтэй хүн гэдэг ховор баха. Хүн бүхний зүрхэнд нэжгээд чөтгөр орох бөгөөд гэж нэг үрслэн хэлсэн. Үүний шинжинд бидэн элдв зүйлийн хувцсыг олон хэлбэр маяг оруулж өмснө гэсэн байгаа. За модыг хүсдэггүй Монгол гэж одоо өнөөдөр байхгүй болсон байгаа. За ингээд тойд нар хээнцэрлэж санваартан эзэн болохгүй. Энэ шамнац нар гэж энэ сахил авсан эмэгтэй хүмүүсийг хэлдэг юм. Тойлонд царайгаан үзэж бас будаж шунгадах гэж. Газрын эзэн хан ад хийгээд гараг хүлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр юм ярьдаг. Элдв зүйлийн чимэх хуцааг жилд өөрөөр өмсдөг. Ийм болно гэж. Өнөөдөр жил битгий сар болгон янз юм ярьдаг болчиход байна, тийм ээ? За ингээд игэл төрлөخت нь номлно гинэ. Засалт нар худлаар авшиг өгнө амьтанд. За би одоо ингээд тамиа засаж янзалж өгнө гэд, тийм ээ? Мэхлэгч нар их бясалгагч болж хуурах юм гинэ. Чадлыг олоогүй ээж чихтэйхэн шид олцсон юм шиг одоо бясалгал бүтээлийг одоо ярьж хөөрч үзүүлэх юм баха. Хурц хилтэн хурдан амтныг цэцэн тооцно гин. Хил уран бол хүний хаан гэж их л сайхан ярьж одоо ингэж амтны толгой эргүүлж байгаа хүнийг л их цэцэн хүн байна гэж. Газар сангаан үл эзлэх гэж. Өнөөдөр Монголын газар нутаг хичнээн сайхан байлаа. Бүгдийн тонхоод болох шивдэ, тийм ээ? За ингээд эмсэн өөрийн ирээсэн үл айх. Өглөг өгсөн эрийг шүтэх гинэ. Эр нөхрөө захирах, эцэг ихэн үл хүндлэх. Ийм цаг үе. Бурхны дүрийг үзвч бишрэхгүй. Будаг шунгатай хайрцагт үлэмж баясна гин. Алт мөнгөөр чимэн тоо ховргуудын хийд дор ороод бас тачаал сэтгэл төрүүлж ховргуудыг хүртэл уруу татах хүүхнүүд их гарна гэж байгаа. Яг ингэ битсэн байгаа юм тий. За ингэ хамгийн гол нь бидний хүүхдүүд байна. Хүүхдүүдэд тэрэн зэтгэрүү шунан орох юм байна.
Хүүхдийн биед. Ингэснээр ном заахад үг тоохгүй. Бие нь баг хэрнээ үг нь их. Ахмад хүмүүсийг үг хэлэхэд нь өмнөөс нь хидэрлэн босоо шээж явж идэж уух юм гинэ. Ажил зарваас өвчин туссан мэт. Өөрийн дураар тоглохдоо тэр мэт. Ховжвийн үгэн дуртай, түүнийг дамжуулахтаа авьяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйрч болно. Тэгээ наадамд баясах эрхэн ихтэйд эцэг эхээсээ айхгүй, муу үйл явдлаа өөрөө мөртөл мэдэхгүй. Ийм цаг үе ирэх нэ гэж. Өнөөдөр ирсэн байгаа. За ингээд хамгийн гол нь тариа үр жимс хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно гэж хэлсэн. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маш их түгшээж байна. Жимс ногоог муудахгүй хэмээн төрөл бүрийн мөн тарьж ургуулах гэж янз бүрийн зүйл хэрэгснээс болж түүн шингэсэн хор хүний биеинд ороод огт арилахгүй. Энэ чинь арилдгүй хор л доо. Тэрнээс бол өчнөн олон өвчин үүсгэх хор болж байна. Энэ бол нууц биш ээ. Мөн хулган нохой дахиа гахай илжигний мах битгий идэ хэрэг идвэл бузралагдана. 6 дугаар сард дахианы өндгийг хоолн бүхий Орос хятадын хор хүрмүү гэж манай 8 дугаар бод гэрээсэлсэн. Өнөөдөр дахиа шуунаас өвчин гарахгүй байна уу да? За ингээ ялангуяа гахаанаас хүртэл гахай мохноос хүртэл өвчин гарах юм байна. За монголчууд хулган нохой илжигний мах иддэг нь бас азны юм тийм ээ. За энэ цагт өгсөн хүнд амьтанд ном буян сайн үйлд гэж маш их гэрээлсэн загсан байгаа. Өнгөрсөн хүнийхээ хойноос буян маш сайн үйлдэрээ гэж. Энэний учир холбогдол нь хойх нь гарнаа. Ингээд цөөн цагт төрийн ноёдын ив эвдэрнэ энэ цагт. Төрийн ноёдын ив эвдэрнэ. Хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён дүшмэл болж төрийн эрхийг барина. Энэ мажиглодмоо лүндэнд бүр тодорхой биш шүү. Их дэлгэрэнгүй. Гадаа дотоод хэрэг эрхэлсэн дүшмэл зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас гадагшин тотомжлох, гадуурчлах гэж тийм ээ нууцлах буюу бас ил тавих. Энэ хоёр нь цус сүйтэй холилдсон мэт булангартан ялгаж салахын аргагүйд хүрээд учраа олохой болно гэж. Яамдын дүшмэд нар даслан шийдэх, засаглан цааслах хүрээ нүгүүдийг огцрон эвдснээс гэж олон хүний халд сэлснээс болоод тийм ээ. Хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. За ингээд тэр цагт хаан нь гэж юм да. Одоо өнөөдөр бол ерөнхийлөгч нь их удаа тийм ээ. Эсвэл одоо төр барьж байгаа нэгнийгээ хэлье да. Дүшмэдийн энэ эдэнд хөнөө өгдөх гэж. Доор байгаа дүшмэдийнхаа өгсөн хахууланд нь хөнөө өгдөх гэх үү тийм ээ. Дүшмэд нь яам газрын эдийг хөнөөх бас. Засаг яамны газартан бэр эрхмүүдийн эдийг хөнөөх. Эрхмүүд бэр орон нутгийн хүмүүсийн эдийг хөнөөх болоо гэж. Ёс цаазат нэгэнд эцгүүр сонжгүүр бүгдийг алдснаас болоод энэ хар гайгаар орон нутгийн хүмүүс эргэтний хэлснийг сонсохгүй болно. Дээр хүнээ хэлснийг үүргийг сонсохоо болно. За эргэтнүүд нь яам тамгийн газрынхаа үгийг сонсохоо болно. Засаг захиргаа баригчид нь дүшмлийнхаа хэлийг үл сонсох. Дүшмэд хааны хэлийг үл хайхарч. Хааны сэтгэл хатны эрхэнд ороод хатан ухаанд сэргэлэн албатынхаа гарт нь орох юм гинэ. Ингэснээр сүүлэн огтолж толгойн чимиг үйлд юу гэж. Ийм цаг ирнэ гэж. Хэр зэрэг ортоо байгаа юм бол та бүхэн шинжлээрэй тий. За энэ мэт орны журам бүгд хувьсан солигдож одсноос хамаг юмны журам шүтэн барилга самууран одноо. Тэр цагт одоолууга адил элдв нүгэлт нэгэн болох нь цөв орсны шинжээ. Цөвөн мууцаг болсны шинж энэ мөн шүү гэж. Ингээд сайн хүн нэгэн нэгэндээ хүртэл дайсан болно. Хамаг хот орон нь
хулгайч, худалч итгээд эзлэн хам хот орныг нь гадаадын эзэнт хүн гэж байгаа. Гадаадд толгоогоо мэдүүлсэн хүн тийм ээ. Гадаадын орн. Хав ойр улсыг эзлэх тэр мэт муу үйлс гарахын цагт энэ майны ёдор буюу энэ майны химрийн далцгийг байгуулж байгаараа гэж их захисан байгаа юм да тий. Ингээ би та бүхэнд яг уу ийм муу цаг ирнэ энэс ингэж хамгаалаарай гэсэн захиасыг нь хойно хэлэх учраас энэ дунд би дурдлаггүй өнгөрж байгаа юм шүү. За ингээд сангасваа нарт альбин шингэсэн тул бүү шүтгсэн. Та нар сангасваа гэж мэднэ үсттэй энэ хар зүгийн ном одоо тарныг эрхэлдэг улсуудыг хэлдэг шүү. Хэрвээ шүтвээс үхэрийн бузар болох түүнээ хойно мэдвээс тус болохгүй гэж. Нэгэнт хорлогдвол тус болох нь хожимд ноо гэж. Бөө химэх хар таринчны номын сан онгойж хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халах минь ээ, та нарын тамхины утаа огтруугийн наран сарны гэрлийг бүрхэж баймаа. Уусан аригч нь мөрөн далаа мэт болж гаталж болохгүй болсон байна. Зүүн цагт цагаан тамхины үр дэлгэрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно гэж. Энэ монголчууд биднэрт хийсэн манай 8 дугаар богдын лүндин шүү. Хятад Оросын тамхи, элдв тамхи 300-аас хүрсэн ч хямд гэж бүү аваа. Хэрв авбал Хятад Оросын хор хүрм үү? Тэдний олон янзын арх 100-аас хүрвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амтан намаа гэж санаваас арх тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтуурах зүйлд эзлэгдснээс хил ам болж тангараг эвдэрч бузар бүртгч явдалд холбогдох болно шүү гэж. Богдмоо бидэнд ингэж гэрээсэлсэн байна. Энэ гэрээсийг бид нар эвдэлснээс болж өнөөдөр нийгэмд ямар их хор уршиг ирж байгаа та бүхэн мэднэ. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа толтгийг бидний татсан тамхины утаа гэж хэлж болохоор ийм л болчлоо шүү дээ. Нар сарыг харанхуулж байгаач. За ингээд оймос гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнгийг түүгээр мэдмүү гэж. Богдмон энэ хүртэл санаа тавьсан байх юм. Цаагаараа юу хэлсэн болоо? Эм хүн хөнгөрч чадахгүй аюул гэж. Эм хүн төрж чадахгүй. Няраалахтай төдөх хойдох нь бэрхшээх. Өнөөдөр чинь хийсвэр хийхгүйгээр ер нь төрж чадахгүй болж байгаа юм биш үү баг. За хүн хоосрохын зуд турхан их болноо. Хүн хоосрохын зовлон үлэмж болноо. Хөдөө гэрийн эжид харчууд ихэнх нь муу явдалд орно. Гал усны аюул ба дээрэм хулгаан аюул, ханаа дөвчин, хур цахилгаан гинэт буух, мисний аюул хийгээд салхины аюул тэргүүтэн аюул үлэмж олширноо. Бас тэр цагт даалуу хүзэр, хөгжим наадам, найр хурэм, арх уух тэргүүтэн гин бүхэн тасралтгүй гарах болно гэж. Өнөөдөр Монгол шиг их баярлдаг, найр наадам хийдэг ийм улс орн ер нь ховрол болов. Хайныгийн дөрвөн хөл газар гიშгшин мэтээр муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үед тоог шинээр зохиож толгой эргүүлэх ийм цаг болно гэж. Өнөөдөр энийг бас зах зээлийг хэлж байгаа хэл та тийм ээ. Одоо энэ зүүн цагт миний энэ сургаал номонд эс орвоос Тэнгэрийн дууны аюул, мессийн аюул, нэртэй нэргүй гинтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлонгууд учрах болно. Ямар нэгэн хүн үүнээ худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүү гэж сануулсан байгаа. Энэ бол дээдийн бошиг гэдэг бол үнэн үг хийнэ. За ингээд өнөөдрийн тухай хэлсэн энэ бошгуудыг уншаад ингээд байх юм бол илүү их ойр дотн үнэн үгүүд их бий. Та бүхэн заримаас нь бас монголчуудын дунд тархсан их бошгууд байдаг учраас би заримыг нь хэлсэнгүй.
Улаанбаатар хотыг хүртэл хойд ингэр нь хүүрээр дүүрнэ. Хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд хийсгүй үүрээд барахгүй их шавар оромжууд болохыг хүртэл бүгдийг богд айлцсан байдаг. За ингээд тэр төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс эднээс хот хүрээг бүрхэх цаг магийг бол та бүхэнд би хилээд яхав да тийм ээ. Өнөөдөр тэр тэргүй энэ цаг үеийн болцсон байгаа учраас. За ингээд хамгийн гол нэгэнт болцсон юм одоо тулжээ. Одоо бид нар энэ ирсэн муу цагийг өөрчлөх хэрэгтэй, даван туулах хэрэгтэй. Мөн үүнээс болоогүй нэгэнт хийгээд үйлэн гарцсан ийм хэцүү цаг залгаад өнөөдрийн энэ ажил дээрс улбаалаад ирээдүйд гарах гамшигыг бид нар хамгийн гол нь энд анхаарал тавьж энэ гамшигаас бид нар өөрийгөө аврах, тойрох, өвгөдийн гэрээслийг олон хүн дамжуулж хүн төрлөختөнд туслах үүрэг бол бидэнд оногж байна гэж хэлж болох ийм зүйл байгаа. За ингээд ирээдүйн тухай юу хэлвэ гэвэл 54 зүйлийн үл цохилдох муу харгас будангуй явдалтанг ертөнцийн дор үлдээж тун болохгүй гэж бид нар өнөөдөр энэ дэлхий дээр ганцаархнаа хүн гээд амьд амьтын хамгийн ухаантай ингээд төрсөн юм шиг айшилж байгаа юм л да. Үнэн дээр бол тийм биш. Бидний дээр бидний үйл амьдралд хяналт тавьж бас зохицуулах олон оюун ухаанлаг хүчингүүд бий. Энэ бүгдийг бол манай Бурхны ном сургаалд бол маш их нарийн тодорхой орших газар, хэмжээ, хэлбэр тэд нар бүгдийн нарийн номлосон байдаг юм. За тийм муу явдалтан хүмүүсийг цөм өхүүлж элдв хорт явдаар хамах хэрэгтэй гэсэн. Энэ 52 муу зүйлийг бүгдийг нэрлсэн нь бол өнөөдрийн бидний хамгийн их газар авч дэлгэрч гамшиг тарьж байгаа энэ аюулууд бүгд байдаг юм шүү. Уншвал цаг үрэх учраас би товчилж байна. Будаа гурал байвч идэх уух хүнгүй, хувцас байвч өмсөх хүнгүй, зам байвч явах хүнгүй, 5-6 сард харгас муу хүн өхөж дуусах өхөрийн яс газар дүрмүү гэж. Их муу үйл хийсэн улсууд энэ их аюулыг тойрч гарахгүй бүгд сүрхийг энд өгүүлсэн байгаа. Муу цөвөн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтан сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нүхмүү. Мэдэхгүй өвчин дахал гарах хүн амьтан гинэт үх явдал олон гарнаа гэж. Хүн амьтнууд олон олноороо гинт үхнэ гэж. Тэгэхээр түрүү би хэлсэн 30 сая зүйлийн ургамал амьтан манай дэлхий дээр бүртгэгдсэн байгаа. Одоогоор тийм ээ. Ингээд жил болгон бол мянган зүйлийн амьтан ургамал үгүй болж устж байгааг тооцоолон гаргасан байдаг. Ингээд 1975 оны судалгаагаар хэдэн зуун зүйлийн амьтан ургамал устсан байгаа юм. 100 зүйлээр 100-аар яригдчихсэн. 1985 онд бол хэдэн мянган зүйл амьтны ургамлын зүйл устж үгүй болж эхэлсэн байна. Мянгаар тоологддог болсон энэ бол. Ингээд 1990 онд 20 мянгаас 50 мянган зүйлийн амьтан ургамал устж байхгүй болсон байна. Гэхдээ 25 жилийн турш амьтан ургамлын зүйл устгах нь 100 дахин ихссэн байна. Өнөөдөр бол өдөр бүр 100 зүйлийн амьтан ургамал байхгүй болж байна. Та бүхэн боддоо энэ амьтан ургамлын зүйлсүүд бол арай хэмжээ хязгааргүй үгүй болж байна. Ягаад гэвэл бид нар чинь манай дэлхийн одоо хүчил төрөгчийн одоо нөхөгч одоо гол хүчин гүйцэтгэж байдаг одоо халуун орны энэ ширэнгэн ойж гэхэд бол 700 мянган км квадрат ийм ойж илдэг. Энийг бид нар маш хэмжээгээр устгасан хүмүүс. За мөн дараа нь далайн ногоон ургамлаас энэ хүчил төрөгч нөхөгдөг байсан. Ингээд далаа бохирдсон, газар дэлхий бохирдсон энэ бүгдээс болоод ер нь байгаль дэлхий хувьсан өөрчлснөөс болоод нэгэн хэмийн бас байгалийн маш цэвэр нөхцөлд амьдарч байдаг хамгийн их эмзэг бөгөөд хамгийн сайн чанардаг амьтан ургамлын зүйлсүүд бол бүгд үгүй болж эхэлсэн. Энийг та бүхэн Монгол орныхоо энэ газар нутгийн ерөнхий байр байдал дээр жишээд үзээрэй. Зөвхөн Төв аймгийн Батсан бүрээс Улаанбаатар орж ирэхэд за машинаас буугаад нэг сайхан үлэн Монгол өвстэй газар нэг цай уугаад амарчиг гэхэд бол олддгүй юм шүү. Нэл шарилж. Тийм баха.
За ингээд зөвхөн саяны энэ цунами гэж энэ их сүйрлээс хойш ялангуяа бүр их байдал их одоо их онцгой болсон. Ялангуяа энэ 12 сарын энэ одоо 28-29-ны хооронд Шинэ Зеланд ба Австралийн далайн эрэгт нийлээд 200 гаруй халимнууд гинт бөөнөрөө далайн эрэгт гарч иж өгсөн байгаа. Хүмүүсийн олсон 200 шүү дээ. Олоогүй цаана хэд байгаа мэдэхгүй. За ингээд сая 1 сарын 21-нд Америкийн Калифорниад далайн эрэгт 1500 гаруй 1 метрийн том хэмжээтэй 8 ээлжүүд бөөнөрөө далайн эрэгт хаягдж өгсөн. Энэ халимууд нь бол хаа байгаа Перугийн далайн гүнд амьдардаг 8 ээлжүүд байсан. Одоо ингээд бүр за ингээд Испаний түүхэнд анх удаага гинт хүйтрлээ. Сая дөнгөж саяхан. Ингээд жимс ургамлууд хөлдөөд тэжээвэр галууны 90% нь энэ хүйтээс суулаад өгсөн байна. За ингээд Бразил, Эквадорын хавьд бол бүр 40 хэм хүртэл халж байна өнөөдөр. Ингээд амтан далайн шүр гэж бүхэл бүтэн одоо энэ сайхан цэвэр далайн байдалд ургадаг шүрнүүд бол бүхэл бүтэн шугуугаараа үхэж байна өнөөдөр. Энэ болгон бол тэргүй энэ бол ирээдүйн зөгнөл биш, тийм ээ? Өнөөдрийн имийг болж байна гэдгийг харуулж байна л да энэ наазах нь. За ингээд зуд дурхан 8 зүгтээ улам бүр элбэгшнэ. Тэнгэрээс цахилгаан буух, уул хөдөөгүй ус эзлэнэ гэж. Энэ усны аюулыг маш их хэлсэн байгаа. За одоо ингээд энэ хүний буруу үйл ажиллагаанаас болоод та бүхэн мэднэ. Одоо нүүрс хүчлийн ийм одоо хиймэл агаарын давхар бүрхүүл манай дэлхийд бий боллоо. Орж ирсэн нарны туяа буцаж одоо гаралгүй юм хүлэмжийн байдалд орсноос шалтгааж мөн бас цаг уурын дулаарах нэгэн шалтгаан гэж байгаа. За ингээд энэ яг хүн төрлөختөн бол өнөөдрийн энэ их өөрчлөлт хувьсын тухай нэг 30-40%-ийг нь эрдэмтэд таамаглаж байна. Энэ бол хүн төрлөختний хийсэн буруу үйл ажиллагаанаас гэж. Цаад талын үлдэж байгаа 50-60%-ийг нь бол огт мэдэхгүй байна гин. Одоо энэ цаст гимлайн уул тийм ээ. Хойд мөсөн далайн хэдүүс хайлаад ирсний та бүхэн бүгд мэдж байгаа. 2-3 жилийн дараа энэ гимлайн цаст улсууд цасгүй болох нэ. Бас хүн төрлөختний энэ хуурай газрын одоо усны санг хүний үйл ажиллагаанаас болоод далан, нуур, цөөрөм, хязгаарх байгуулснаас болоод за ингээд хуурай газар усны их нөөц төвлөрлөө. Мөн бас энэ бас их дулааны их шингээдэг. Ингээд за ингээд далайн ерөнхий төвшин бол 5 м нэмэгдэнэ гэж өнөөдөр судлаачид зарлж байна. 5 м нэмэгдэнэ гэдэг бол ямар их хуурай газар арлууд энэ усан дор орж үгүй болохыг бол та бүхэн эндээс харж байгаа байх. За ингээд хувь салхи, орон гэр байшин унгана, олон амьтан их дуугаар уйлан орилох, ашуун зулангоор инлэх, амар амгалан үгүй үнэхээр бэрхтээ гэж энэ цаг үеийг өөрөө нүдэндээ харсан юм шиг бүгдээр ингэж халгалж байгаа юм. За ингээд бас бус ороолон чөтгөр шүн үү зохиж дуудах гэж өдөр цагт хүнд үзэгдэх амьтны сүнс тонилохгүй, үхсэн амьтны сүнс нь тонилохгүй. Газар усны эзэд лүгээ нөхцөж тогшин хортой чон лугаан адил болж хүм молдор халтах гэж. Эргээд өнгөрсөн хүний сүнс эргээд бидний хорлох нэ. Энэ цагт буян номыг мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөөд бузар болсноор лусууд мунхарч төөрнө гэсэн байна. Энэ учраас хур бороо цагтаан үл буух, тэнгэр нар хилэгнэж, газар усны эзэд 8 аймаг улсын хаадыг хар одны номын үсэг чулуугаар харуулсан мэт болно гэж. За тэгэхээр энэ бол та бүхэнд бас сонин санагдаж магадгүй. Өнөөдөр энэ интернет мэдээлэл эднүст ороод ингээд үзэхэд ялангуяа саяны цунамигаас болсон их сүйрлийн дараа
далайн эрэг хавиас аюулж аварч тусламж гуйсан хүний дуу салхаа болсон. Хүүхдээ хайсан эмэгтэй хүний сүг үзэгдэж харагдаж одоо байнга өдөр тутам далайн эрээр хэрхэн хүн болгонд одоо харгадаг илч явдал болчлоо. Хүн тээвэрлдэг машин 10 хүн суулгахад 2 нь бууж байна гэн бусд нь алга замдаа алга болчдөг. Урд явсан хүн гинт алга болох, уйлж орилох, иймэрхүү дуу чимээ салхаа болсон. Иймээс бүр Тайландын соёлын сайд хүртэл улс орноороо сүнс гэтлэг их хуучны зан үйл уламжлалыг улс орон даяар эрхэмлэн хийж байхыг одоо уриалж байна. Тэгэхээр та бүхэн бодороо энэ юу хэлж байна? Энэ бол бид нар үхлийн тухай, өөрийн амьдрал тохиолдох үнэн бодит зүйлийн тухай хитрхи их одоо ингэж холдсноос болж хүн хүртэл одоо өөрийгөө амьд хэмээн мөнх хэмээн атгалан барьсан сэтгэл ямар аюул түүнийг хүргэдгийг та бүхэнд харуулж байгаа нэгэн жишээ л дээ энэ тий. За ингээд догшин араатан уулнаас бууж амьтны хорлох, холт могоо амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэх, орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтээ буй энэ 10 аюулыг амсахгүй гэтлэхийн аргагүй гэж. Ингээд нөгөөх байгалийн зөв зохиолгоон донд байсан сайхан амьтан урмуулын аймаг нь мөхөөд илүү их эвдэрсэн муу бохир орчинд тэсвэртэй хогийн шарилд ургамлаас ахуулаад юм муу амьтны зүйл гинэт олжрох юм байна л да энэ бол. Тэгэхээр саяхан одоо хүртэл одоо интернет мэдээнд байна да. Галзуу улаан шоргоолжны нүүдэл Хятад орноос эхлээд Хонконг руу орлоо гэж 187 газар орныг энэ улаан шоргоолжны их нүүдэл бүрхэгдсэн байна. Энд хазагдсан хүн бол хамаг биеийг хавдаад халуурч бүлээрээд ухаан минерч байна гэн бүр тийм хортой. Энэ одоо өнөөдөр гинт одоо ийм өвлийн цагаар ундарж байгаа ажил байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ бол та бүхэн бодоод үзээрэй. Энэ угаасаа энэ жамтай юм. Зохистой юм зориуд дэвдэгдэхээр зохисгүй юм араар нь заавал гарна шүү дээ. Энэ бол хууль энэ бол байгалийн хууль, амьдралын хууль. Нар сарны гэрэл буурах гэсэн. Нар сарны гэрэл буурах. Огтргууд дор бэлэгт одон гарan сонсхуя мууг ярих. Улс бүхэн дор зуд дурхан муу үлс дэлгэрэх. Элдв үхтэл ихсэх. Хүн эзснээ хүртэл шингээхгүй болно гэж. Тэгэхээр энэ 2005 оны 1 сарын 25-нд Америк нэгдсэн улсын сансар судлалын агентлагаас сүүлийн 2 жилд манай дэлхийд ирж байгаа нарны гэрлийн хэмжээ бууран бүдэрч байгааг одоо энэ сансар судлаачид маш нарийн тооцоолон мэдгдсэн байгаа тий. Тэгэхээр хэрвээ ийм одоо аюул иймэрхүү одоо муу үр дагавар гарвал юу болохыг та бүхэн бас надаар хэлүүлтгөө сайн болгоож байгаа баха. Тэгэхээр энэ бошгууд бол ихэнхдээ бол ер нь хийсэн болж байгаа юмыг ажиглаад та бүгдийн энэ байгаа дүр төрхийг чинь хараад урд насандаа ямар хүн байж вэ гэдгийг чинь зөв мэрэг төлөггүй хэлэхэд амархан. Ер нь зөв мэрэг төлөг бол нэг их сүрхий имийг мэддэг хүн хэлдэг юм биш шүү дээ. Зүгээр үнэн мэдлэг байдаг юм. Альва нэгэн юмныг шинжин мэдэх ухаан юм. Угаасаа хүн өөрийн энэ биеийг авахд урд хураасан сэтгэлийн үйлээр бид угаасаа биеийг авдаг. Хураасан сэтгэлийн үеийн хувирлаар хүн өөрөөсөө гадаа дүрэн бүтдэг учраас хүн болох буянтай ийм байсан боловч хүн болгон өөр байгаа нь энэ үйл өөр байгааг харуулж байгаа. Хэрвээ тийм биш байсан бол бүгдээрнгийн хивэнд хийцэн юм шиг адилхан хүмүүс өнөөдөр энд сууж байхгүй юу тийм ээ? Ягаад өндөр нам, өргөн бүдүүн, хар цагаан, оньгор бүлтгэр тийм ээ? Ийм байгаа юм тий. Энэ болгоныг чинь хараад таны тухны үрчлээ ийм байгаа учраас та ийм юм заяатай. Таны алганы ийм байгаа ийм гэд та нарыг хараад урд ерөөсө заяа гэж уншаад байгаа шүү дээ. Хүн шинжээг ухаанаар бол. Энэ бол ерөөсө газрын байдлыг хараад гаднаас нь хараад дотоод чанарыг нь мэддэг. Газрын дотоод хүч нь гадна хэлбэрээ үүсгдэг. Иймээс газрыг бид нар бас хүнтэй адилхан шинждэг угаасаа. Ухаан ерөөсөө л ийм. Өнөөдөр та бүгдийн хийж байгаа үйл ажил, хэлж ярьж байгаа үйл хөдлөлийг нь хараад за энэ хүн ер нь ирээдүйд иймэрхүү л маягийн хүн болох юм байна да гэд бас шинжээж хэлж болно бас. Тий.
Үүнтэй адилхан хүн төрлөختний хийсэн үйлдэл төр дүн шинжилгээ хийгээд ирээдүйд гарах аливаа нэгэн зүйлийг онцлоод бас амархан тий. Иймээс энэ өвгдийн энэ онцлогоо бол яг уу хамгийн болгоогчийн онцлогоо гэдэг бол биднээс арай өөр. Энэ бол бүгдийг урьдчилан өөрийн алган дээр байгаа юм шиг тодорхой харж айлдсан зүйл. Өнөөдөр бид нар өөрийн ухаанаараа шинжсэн ч гэсэн улс орныхоо байр байдал, ирэх жилийн өнгө аяс энэ бүгдийг амархан хэлж болно. Хамгийн гайхамшигтай нь хүн гэдэг чинь сайн муу явах санааных гэдэг бид өөрсдөө сайн муу явах бүх үеийн атгад төрдөг учраас амьдралыг бид хувьсган өөрчлөх бүрэн боломжтой хүчнүүд та бүхэн өөрсдөө сууж байгаамаа тий. Ийм учраас бид аливаа нэгэн осол аюулыг урьдчилан мэдэж байж сэргийлдэг. Энэ үүднээс би энэ бүгдийг та бүхэнд хэлж байгаа юм шүү тий. За ингээд иргэн хятадаас гэж байгаа одоо хятад орноос Монгол орны ариун газарт хижиг хараал гарах явдал буюу шар луу жилийн хаврын тэргуун сарын шинийн нэгэнд хятадын бүтээсэн 9 жил болсон чонын толгойтой ир мангас эмтэйгийн хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ гэж. Энэ учраас хамаг эмтэн сүсэг битий алдаарай гэж өвгдээдийнхэн сургаал номлолт. Хил ам зараг тэмцэл бүү үсг. Тэр нь хоосон твшинт хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрмэн гэрийнхэн дөрвөн зүгт манчир бурхны алдрыг бичиж хийсгэ гэж. Модон хулган жилд Монгол орны нар шингэх харанхуй болохоо. Тэр цагт хятад ор нар ургах, Монгол орн цэргийн хямралдаан болж мал хүм мал адгуусны хүүрийг овоол бас уул мэт өндөр цусан далай мэт болох вэ. Тэр цагт Монгол оронд эрд хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хой зүгт очир байны хувилгаан гарч түүнтэй уулцсан бүхэн шамбал төрхөн дамжиггүй гэж. Ялангуяа хятад орсын зовлон гашуун болохын цагт хятад орс руугаа дэмий бүү зөрөлдөх түн монголчууд эр хүн нь цагаан өмд эм хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тохиолд бас цагаан үзмийг адислан буслаж уугаас түргэн идэг мөө. Энэ муу цагт эм засал үйлдвч тус болохгүй. Отож бурхан өөрөө эм барьсан ч хилэнц нүглийг үйлдсэн хилэнцлүү хүнд эм нь туслахгүй юм. Харин буянтанд орвол туслана гэж. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох нэ. Гэвч та нар минь үйлдсэн 10 хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй илдэв хижиг дахал өвчин болж хар аюул болно гихчиг мэдэхгүй байна. Энэ учраас хараал зүхлийг аль болохоор багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд өрх дараалан тогтоолын хураангуй 8,000-ат ихэд тонилго огч, очроор охтлогч, үлзийн хутгын хурыг буулгагч, адиститийн дээдийг хайрлагч, зүүн үсэгт дарих, сансныг зөндөн бүтээгч зэрэг энэ номуудыг түн бумаар нь уншин залбирч байгаарай гэж. Манай 8 дугаар богд ингэж бас гэрээсэн загсан байгаа. Адын зүйлээр хаан төрд хагшил хүртэл ирнэ. Тэгээ усны аюул, салхины аюул, галын аюул, садангаас салж ганцаараа төөрөн тэнж өхийн аюул, хорт утаа мананд сүрдэж өхийн аюул, ам тангараг буруудан хагцалтахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд өхийн аюул, зам гудас дэлхий дахина 5 тарианы үр боловсрохгүй. Муу тогшин салхи бороо болох, орон гэр үгүй хоосрохын зовлон, мухгаа мэдхгүй үхэхийн зовлон, араатан амьтанд хөнөөгдөхийн зовлон, хүн амьтан үхэж барагдан газар хөсөр хүний хүрээр дүүрхийн зовлон, дэлхий дахинаар цэрэг дайнын аюул нүмерхийн зовлон, өөрийн эдэг хүнд идлүүлэхийн зовлон, өлсөн ундаасаж өлбөрч өхийн зовлон. Ийм их зовлонгууд бүгдийг нэрн хэмээн
нэг үрслэнд дурдсан байгаа. Ингээд энэ бүгдийн ер нь аюулууд бол баг ихэнх нь үнэн болох магадлалд баг 140-50% магадлалтай болчлоо шүү дээ. Өнөөдөр дэлхийн цаг уурын халуун бүлээн энийг маш сайн зохицуулж байдаг далайн урсгал энийх дулаанаас болж экваторын халуун бүсийн одоо дулаан урсгал хойд түвэлд хүрч цэвэр ус нь мөсчиж давс нь хүндрэн эргэж ингэж битүү эргэж халуун хөдийг зохицуулж байдаг урсгал энэ дулаарлаас болоод саарч багасах нь байна. Тэгэх юм бол халуун газараа хит халуун болох, хүйтэн газараа маш их хүйтэн болох иймэрхүү шин тэмдгүүд хүртэл өнөөдөр энэ олон их халуун сахарын одоо өнөөдрийн сахарын цөл чинь их халуун шүү дээ тийм ээ. Тэгэхэд энд одоо маш их цас буулаа. За ингээд энэ наран дээр сая одоо ингэж 1 сарын 9-өөс 30-ны хүртэл маш их тесрэлт болж соронзон шуурга эхэлсэн. Энэ сансар судлаач нарын хар дансанд хүртэл энэ гариг одны янз бүрийн солирын аюулууд бол дэлхийд нүүрлэх нь бол бас их төсөв төрүүлж байгаа. За ингээд түрүү энэ Бразил экваторын хавь нутагт одоо өнөөдөр бол 40 хэм хүртэл халж байна. За ингээд зарим Мексикийн галтуул оргилж эхэлсэн. Атлантын далай дэх Күмбүрэ хэмээх галтуул сэргэж эхэллээ. Ингээд хүртэл янз янзын иймэрхүү ер нь хэм алдагдсан газар хөдлийн аюул улам бүр одоо олширч байна. Хүч нь ихсэж байна. Яг нь олон жил газар хөдлөл уг нь болдог хэм хэмнэлээрээ болж л байдаг. Гэхдээ өнөөдөр бол их онцгой иймэрхүү байдалтай байна. Ингээд шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл өөрсдөө энэ робот энэ техникийн өндөр хөгжлөөс болоод хүртэл хүн төрлөختөнд техникийн боол болох роботын хараанд орох цаг тун ойртлоо хэмээн бас төгшүүр зарлж эхлээд байна. Би тооны машинаар тоо бодсоор байгаад чэйжээр нь тоо бодож чадахгүй, тооны машин байхгүй бол тооцоо хийж чадхаа болоод тооны машины эрхэнд орсон хүмүүс ер нь олон байгаа шүү дээ тийм ээ. Би хүртэл одоо тооны машингүй бол тоо болоход хэцүү болчиход байгаа тийм. Ялангуяа энэ органик бүр энэ амьд ийм роботыг бүтээх нэгэнт шинжилэл эхэлчлээ. Тэгэхээр одоо баг хүнээс та бүр бидэнд одоо хүн гэдэг чинь мартан санамтгай өөрөө хичээхгүй байх юм бол ерөөсөө өөрийн зүн бэлгийг ашиглаж чадахгүй бол ямар билээ тийм ээ. Тэгэхэд тэр одоо роботууд бол ер нь хичнээн 100 сая мэдээллийг хүртэл боловсруулж хамгийн алдаагүй дүгнэлтийг хийх магадлал өндөртэй. Учираас энэ угаасаа энэ бол ойлгомжтой юм аюул болчиход байгаа л да. За ингээд ирээдүйн бошхын тухай хүний 40 нас, 30 нас, 20 нас, 10 нас хүртэл одоо хүн нас буурах хүртэл бүгдийг зөвгнөн хэлсэн байдаг. Тэгэхээр та бүхэнд одоо энэ зүнгүүдийг ерөнхийд нь ингэж товчхон айллаа, хэллээ. За ингээд энэ бошхуудаас ер нь бид нарт ямар одоо хамгаалах арга байна вэ? Бид ер нь яавал зохистой юм бэ гэдэг талаар та бүхэнд ярианыхаа гол сэдвийг хэлье. Гэртээ тэргүй өнөөдөр хүн төрлөختөнд монголчуудад ганцхан биш ийм аюул нүүрлж байна. Гэхдээ энэ аюул бол ер нь урд нь байхгүй аюул өнөөдөр ирж байгаа юм шиг та бүхэн бас ойлгож болохгүй. Энэ бол яг олон хүнийг хамарж байгаараа ялгамжтай. Тэрнээс хувь хүн болгон дээр ирэх юм бол ийм аюулд өртдөггүй хүн гэж ер нь байхгүй үстэй. Ийм аюулд хүн болгон өртөх магадлал бол өндөртөө шүү дээ тий.